За Батноруу сумын цэцэрлэг 7 бүлэгтэй 7 бүлгийн 5 бүлэгт нь ингээд ариун цэврийн байгууламжийг хийгдсэн байгаа. 2023 оны 9 сараас Чанаман хангаа компани хийж гүйцэтгээд 2023 оны 12 сард хүлээлгэн хийж дууссан байгаа. Тэгээд яг улсын комисс авсан юу нь болохоор 2024 оны 7 сард. За тэгээд ингээд бойлуур, дүүш, 5 бүлэгт суултур, хүүхдийн угаалтур, тэгээд гал тохооны угаалтурууд хийгдсэн, багш ажилтны 0 хийгдсэн байгаа. Манай сум нөгөө цэвэр бохиртой болохоор цэвэр бохирынхаа шугамд бүрэн холбогдсон байгаа. Нийт том угаалтур 6, жижиг угаалтур 20, хүүхдийн суултур 20, том суултур 1, дүүш 5, бойлуур 6 гэх ингэ бүгд хийгдсэн байгаа. Энэ цэцэрлэг дотроо бол 4 бүлэгт нь хийгдсэн, гадаах нэг ангид ингээд нийт 5 бүлэгт ариун цэврийн байгууламж хийгдсэн байгаа.